За сайн бацгаана уу. Тэгэхээр энэ удаагийнхаа бичлэгээр болохоор би ер нь өөрийнхөө англи хэл сурсан техникээ та бүхэнтэйгээ хуваалцъя гэж шийдлээ. Тэгээд энэ бичлэг маань үг цээжлэх 5 техник, тэгээд дүрм цээжлэх 1 техник. Тэгээд англи хэлний дүрм чадварыг ер нь тус бүртэн сайжруулах хэдэн типүүд дэсбэрдэж байгаа шүү. За дүрм үг хоёроо цээжлэлээгээд тэглээгээд ярих, бичих, унших, сонсох гэсэн дүрм чадвар маань яг маш сайн сайжирна гэсэн үг бол биш тийм ээ. За мэдээж үг дүрмээ цээжлэх нь маш чухал. Тэгээд дараа нь харин чадвараа сайжруулахад тус нь бий болохоор тип бэлдсэн байна. За speaking болон writing маань ингээд хүний биеэс ингээд хүний толгоноос гарч байгаа тийм чадварууд. Харин reading listening маань болохоор буцаагаад ингээд тодорхой мэдээллийг ингээд хүлээж авч байгаа тийм чадвар болж байгаа байхгүй. Тэгэхээр эхлээд speaking, тэгээ writing хоёр дээр юу ярьчих, типийг ярьчих. За speaking дээр болохоор энэ хүмүүс нэг мэдээд байдгүй юм шиг санагддаг. Тэгээд энэ болохоор нэг кино үзэж байгаа. Тэр киноныхаа нэг дүрийг ингэж сонгож аваад тэгээд тэр киноныхаа тэр дүр нь одоо ингэж ярих болгонд нь яг тэр ярьсан юмыг нь үг бүрчлээ ингэж давтаа дараас нь зааж хэлэх хэрэгтэй. Тэгэхээр тэгснээрээ яаж байгаа гэхээр ингэж нэгдүгээрт акцент бол аягүй сайжирна. Тэгээд тэрнээс гадна нөгөө чиний одоо харилцан өрнүүлж байгаа дүр чинь ингэж ямар нэг юм хэлсэнд нь чи ингэж хариулж ярьж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хизээ нэгэн цаг чи амьдрал дээр буцаад яг тэр нөгөө дүрийн чи хэлсэн үг чамд ингэж асуулт асуудах юм бол чи тэр асуултанд нь тэр харилцаанд нь яаж өөрийнхөө одоо яаж хариулахаа ер нь мэддэг болж байна гэсэн үг байхгүй. Тэгээд энэ бол тэгээд speaking-ийн тип байла. За одоо writing-ийн тип нь болохоор мэдээж бичих хэрэгтэй. Ямар нэгэн байдлаар англиар бичих хэрэгтэй. Гэтэ яг хамгийн ингэж өөртөө ойрхон өдөр болгон хийх боломжтой бичих чадвараа сайжруулах юм нь болохоор өдрийн тэмдэглэл хөтлөх гэж байгаа маа. Гэтэ өдрийн тэмдэглэл хөтлөх нь аюу хэрэгтэй ч гэсэн яг ингэ хүн мэдрэмжээ нэг сүүлийн үед ингэ мэдрэмжээ ингэ цаас дээр буулгадаг journal гэдэг байгаа шүү дээ. Journal-аа ер нь ч гэсэн бас англи дээр бичвэл аюу сайн. Тэгээд анх ингэ англи хэл дээр юм бичээд эхлэхээр ялангуяа өдрийн тэмдэглэлээ бичээд эхлэхээр амар ичдэг ингэ өөрөөс санаа зовдөг би ингэ муу хийгээд байгаа юм шиг санагдаад би миний яг анхны өдрийн тэмдэглэлийн англи өдрийн тэмдэглэлээ эхлэний юмээс аахгүй. So from now on гэдэг юм нэг амар нэгтэй I'm going to call you Cookie. Hi Cookie. I had fun today. Нэг тиймэрхүү амар утгагүй. Тэгээ өгүүлбэрийн аалтаа зүүн тэр бүх юм нь бараг алдаа. Бичсэн бүх юм нь алдаа тайсан заяа. Гэхдээ одоо ингээд тэр бичсээр л байдаг. Тэгээ бичсээр сайжирсан болохоор та хэд ч гэсэн бичсээр сайжирна шүү. Анх бичиж эхлэхдээ бити хичээрээ. Тэгээд одоо компьютер дээр бичиж байгаа штэ бас ингээд хүмүүс одоо мэдээд цаасан дээр бичих чинь тийм компьютер дээр бичих хэлэг бас гоё амар болоод ирж байгаа шүү дээ. Хаан шийдэж болдог. За тэр компьютер дээр бичих үедээ шүү дээ. Ер нь өдрийн тэмдэглэл ямар ч юуч биччихсэн хамаагүй миний андерсан grammarly эсвэл ямар нэгэн ингэж correction system байдаг шүү дээ. Тийм юма байхаар ингэж хүн ингэж амар тоохгүй ингэж алдаа гаргасан чи яа гэм бэ гэсэн байдлаар нэг тийм хандлагатай бичээд байдаг. Тэрний оронд яг бичиж эхлэхдээ grammarly-г унтраагаад тэгэх юм бол ингэж амар өөрийнхөө алдаа ингээд амар анхаарч нэр эн чинь ингэвчдэг штэ гэх тиймэрхүү байдлаар арай нэг анзаарахтай илүү болдог. Тэгээ анзаарсан алдаагаа ч гэсэн өөрөө засахад бэлэн болдог гэсэн гэдэг юм болд юм байлээ. Тэгэхгүй бол ингээл writing дээр ингээл таслын өмнө зай авч хөдөл хүртэл ингээл яагаад тэгэл бас амар цаг алддаг штэ тий. Тийм болохоор бичиж эхлэхдээ бичих та grammarly унтраагаад дараа нь ингээд шалгах юм бол ингэж хэлэх юм байлаа шүү. Тийм байлаа шүү. За өөрөөсөө гардаг скиллийн типүүд ер нь иймэрхүү байлаа. Тэгээд одоо болохоор reading listening хоёрынхоо типүүдийг ярья. За reading listening гэх юм болохоор ингээд хоёр маань болохоор за reading-ийн тип нь болохоор хүн ингээд ном ингээд өөрөө ямар сонирхолтой юм уншихаар тэгэл сонирхолгүй тэгэл хайчдаг. Тийм болохоор яг англи хэл дээр юм уншиж байхдаа өөрөө хамгийн чаддаг, хамгийн сайн мэддэг, хамгийн дуртай сэдвэрээ юм унших юм бол ингээд илүү одоо юм унших хобби чинь хөдлөөд ямар дуртай болоод тийм байд юм байлээ. Тэгэхээр ерөөхдөө дуртай топикийг ер нь уншиж эхлэхээр би бол ингээд анх нэг юм биологийн ийм юм болсон байна. Ийм юм шинжлэгдсэн байна. Тиймэрхүү бичлэг юм үзэхээр эсвэл ингээл хүмүүсийн ингээл биеийн digestive system тиймэрхүү юм ингээл зүгээр уншиж байгаа штэ. Тэр үед ингээд амар сонирхолтой санагдаа. Тэгээд улам их уншмаар санагдчихсан байхгүй. Тийм болохоор аль болох дуртай юм уншаарай. Тэгээд тэрнээс гадна одоо миний хувьд бол бас нэг гоё сонирхолтой юм. Энийг би бол нэг
Бусад хүмүүс ингэдэг байж магадгүй л би 3 4 жилийн өмнө ингэж олчихсан байхгүй. Анзаарсан байхгүй. Ингээд гоё кино олдсон шүү дээ. Ингээд амар гоё хүмүүс бүр ингээд надад ч ихтэй тасарсан гоё кино гэлдэг шүү дээ. Тэгчих үед нь тэр киногоо үзэхээс өмнө эхлээд нэг тэр кино номын тэр киноны ном кино чинь ингээд зохиол ямар нэгэн ном зохиолоос гарсан байгаа шүү. Тэр ном зохиолоо уншчих юм бол дараа нь кинотойгоо харьцуулаад үзэхээр амар сонирхолтой болт юм билээ. Тэгээд тэгэхээр ер нь кино сонирхолтой киног сонсч юм бол номыг болоод номыг уншчих хэрэгтэй гэж байгаа байхгүй. За мэдээ би болохоор нэг юм 5 өөрийнхөө яг тэгж үзчихсэн номоо тань санал болгоё. Тэмдэглээд аваарай. Gone Girl, Girl on the Train, 5 Feet Apart. Тэгээд All the Bright Places, the One Day энэ 5 кино. За listening дээр болохоор listening буюу сонсох чадвараа яаж хөгжүүлэх вэ гэхээр мэдээж дуу сонсно, кино үзнэ. Тэгээд энэ хоёрыг хийхдээ ингээд за дуу сонсох кино үзэхдээ ингээд анх ингээд сонсохдоо мэддэггүй өгнөтэй яг зогсоолаа. Яг зогсох дээрэн дараал. Тэгэл зогсоож байгаа л яг мэддэггүй өгнөтэй тэмдэглэж яваад утгыг нь ойлгож ивэл айгүй хэрэгтэй юм бэл. Тэгэхгүй бол ингээд ойлгохгүй өнгөрөөл яг ойлгохгүй өнгөрөөс мэдгүй байлаа ч гэсэн ингээд контекстээс нь ойлгоод байгаа ч гэсэн үгийн сан чинь сайжрахгүй. Жаахан дараа нь яг хэрэг болох ойлгож байгаа ч гэсэн яг гүртэд бол англиээ бүр сайжруулахын тулд мэдхгүй өгнөдөд заавал тэмдэглэж аваад заавал зогсож байгаа заавал тэмдэглэж аваад заавал утгыг нь ойлгоод цэвэрлэх хэрэгтэй гэдэг юм лээ. Тэгэх юм бол дараа нь тэр өгшин тавтагдах юм бол нэрээ би нэг жинхэнэ номер үзсэн шүү дээ. Тийм дуртай байсан шүү дээ гэд тэгэж цээжилдэг байхгүй юу. Тэгэж цээжилдэг юм байлаа. Тэгээд дууны хувьд болохоор киноны хувьд болохоор би бол Friends мэдээж миний хамгийн дуртай зураг. Тэгээд Disney-ийн кинонууд Disney кино хүүхэлдэйн кинонууд л та. Тэгээд энэ л юугаараа сайн бэ гэхээр нэгдүгээр сонирхолтой заяа. Тэгээд хоёрдугаарт амар хөөрхөн. Тэгээд гуравдугаарт ямар ч тийм өгүүлбэрийн алдаагүй, ямар ч тийм хүнд өгөхгүй заяа. Тэгээд listening сайжруулахад бол үнэхээр хэрэгтэй байт юм билээ. За харин дууны хувьд бол би Taylor Swift миний хамгийн дуртай бол Conan Gray, Olivia Rodrigo хоёр. За ер нь бол миний типүүд дуусчлаа. Өнөөдөр миний бичлэгийг үзсэнд баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээр болохоор би IELTS TOEFL BTE гэсэн 3 шалгалтын тухай ярина. Тэрний дараагийн бичлэгэн дээр болохоор SAT-ийн тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл оруулах болно. Тэгээд баярлалаа.